За энэ бол мэдээлэл тодорхой хэмжээнд бол хуулийн байгуул шалгалтад бол нууцтай байсан. Харин энэ хоёр сайд одоо олон нийтийн хэвлэл мэдээлэл хэрэгслээр ил зарснаар бол холбогд байгууллагуудаас бол дуудаж одоо тайлбар мэдүүлгүүдийг авсан байгаа. За энэ бол би мөн дээр бол өөрийн сошиал хаягаараа пост оруулсан. Тэр бол бодиттой үнэн пост. Хууль бусаар биш одоо зөв бусаар гэж онцолж хийж болно. Тэр нь юу гэхээр нэг хэвийн бус аргаар ийм шилжүүлэх процесс явагдсан. За энэ дээр бол тайлбар тавьсан. Гэхдээ энэ тоохгүй. Тэгэхээр одоогийн байдлаар энэ хоёр сайд одоо хийснээс нэмж хэлэх мэдээлэл бол байхгүй байна. Мэдээлэл тодорхой болоод энэ шалгах ажиллагаа дуусны дараа бол би дэлгэрэнгүй ярилцлах бол хөдөлмөл байгаа. Та бол хуулийн байгууллагад мэдээлэл мэдүүлэх бол өгөөд явж байгаа. Энэ тухай мэдээлэл ч гэсэн сайтуудаар гарсан байгаа. Өөрөөр хэлбэл яг л дуудсан цагт нь очиод шаардлагатай өөрөө мэдж байгаа бүх мэдээллийг бол өгөөд явж байгаа. За мэдээж хэрэг намайг хорсноос хойш бол яг юу болсныг бол би бүрэн сайн мэдэхгүй байж байгаа. Сая сүүлд энэ нэг хоёр сайдын хийсэн тайлбар дээрээс бол намайг зохицуулж ирснээс хойш болвол ийм зүйлүүд нэмэлтээр болж өрнсөн байна гэдэг мэдээллийг бол авсан байна. Та бол яг одоо худалдаа ажилтны танхимын ерөнхийлөгчид нэр дэвшгийн яг өмнөхөн болоод одоо баригдсан энэ процесс болсон шүү дээ. Тэгэхээр яг энэ процесс дээр та өөрөө бас ямар хөдөлгөөн хийсэн байна? Гэхдээ олон зүйл давхцсан баг. Тухайн үед улс төрийн нөхцөл байдалч нэлээд эдрэтэ болж эхэлж байсан үе тийм ээ. За тэгээд олон нийтийн одоо худалдаа ажилтны танхимын сонгуул бас яг давхцж болж таарсан ийм л нэг тийм нэг олон зүйл эдрэн нэгтчихсэн тийм нэг амьдралын эдрэтэ тийм нэг хүч байсан да.